За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ Facebook дээрээ карта холбоно тэгээ аккаунта буст хийхэд бэлэн болгоно. За тэхийн тулд энэ линкийг ер нь хадгалаад аваарай. Линк хэсэг дээрээ fbzig.com.pe гэдэг энэ Ads Manager руу ордог линк шүү. За fbzig.com.pe гэж ороод Ads Manager руу ороод ирэхээр хамгийн түрүүнд бид нараас ийм хэсэг гарч ирнэ. Та ингээд Facebook-ийн дүрм бустны дүрм журмыг зөвшөөрч гинүү гэсэн хэсэг гарч ирнэ. Эндээс хэдүүлээ доотлын accept юм уу зөвшөөрч гинэ гэдгийг дараад тэгээд down гэдгээ дарчихна. За тэгээд эндээс get started гэдгээ дарна. За энэ ихний хэсэг дээр нь бол юу ч хамаагүй хүссэн юм сонгочихно. Энэ улс төр гэдгийг сонгож болохгүй шүү. Тэрнээс бусдын. За жишээ нь e-commerce гэдгийг сонгочих next. За хэрвээ page байгаа хүмүүс бол шууд ингэж гарч ирнэ. Эндээсээ шууд next тарж болно. Хэрвээ page нэгээгүй хүмүүс байвал энэ create page гэдэг дээр дараад за пэйжийнхаа нэрийг өгөөд за жишээ нь online shop за тэнгүүтээ категорийг бас shop-оор оруулчих. Энд чи дараад add profile picture гээд profile зургийг оруулж болно. За ингэ оруулчих. За тэгээ create page гээд ингээд page нээчихэж байгаа. За ингээд page нь нэгдсэний дараа next дараад хоёр дахь хэсэг дээр хэдүүлээ карта холбоно. Эндээс add payment method гэдгээ сонгоод за яг дагаад хийгээрээ манайх ингээд энэ тэнд өөр болохгүй газар болохгүй юм дээр дарж гацчаад тэгээ дараа нь болсонгүй барьсангүй гэдэг шүү. Эндээс ерөөсөө энэ улсаа монголоороо байж гин. За тэгээ валют нь доллараараа байж гин. Доош нь гүйлгээд эндээс нэмэх 8 монголоо олно. Улаанбаатар. За энэ чинь GMT нэмэх 8 Улаанбаатар гэдгээ сонгоно. Mongolia US доллар Улаанбаатар Аз нэмэх 8. За next. Цагийн бүсийн анхнаасаа зөв сонгочвол ер нь зүгээр дараад нь ер нь жоохон бодлох асуудал гардаг. За тэгээ энэ хэсэг дээр ерөөсөө ханаж дарахгүй next-ийг л дарна. Эндээс энэ одоо чинь credit гэдэг дээр дарчин эсвэл ингээ хаяг оруулах энэ edit дээр дараад манайхан гацчаад идэв шүү. Шууд карт энэ байгаа сонголтоор нь next дараад за энэ хэсэгт картынхаа нэрийг оруулна. За доод хэсэгт нь картын дугаарыг оруулна. Энд чинь болохоор картын дуусах хугацааг оруулна. Өмнө сарын хойдлон жилийн оруулна гэсэн үг. За 0727. За энэ чинь болохоор картын хойдолд байгаа тэрний гарын үсэг зурх хэсгийн хойноогоо 3 оронтой тоог оруулна шүү. За хадгалах. Карт холбохдоо карт нь заавал мөнгөтэй байх ёстой шүү. Манайхан ямар ч мөнгөгүй карт холбогчдог. Тэнгүүд энэ Facebook-ос чинь картыг чинь баталгаажуулахын тулд $1 барилт хийдэг байхгүй юу? Төрдөө $1 төр картнаас ч аваад Facebook таны картыг баталгаажуулаад за энэ асуудалгүй ажилтдаг карт байна гэж баталгаажуулангуудаа $1 буцаагаад хийчдэг. Тэгэхгүй манайхан ямар ч мөнгөгүй карт холбох гингүүд нөгөө $1 татах гад нөгөөдг нь болохгүй болонгууд за энэ нэг луурчин байж магадгүй мөнгөгүй карт холбох чинь гэж үзээд бүст их боломжгүй болгоо хийчихдээ шүү. Тэгэхээр карт холбохдоо дороо иж нэг $2-3 хийчээд холбож байгаараа. Тэгээ валют картны валют заавал доллар байх ёстой юу гэдэг. Ер нь бол төгрөг, юан, доллар хүссэн валютаараа байж болно. Гэхдээ доллар байвал арай нэг амар байдаг. Дараад нь төгрөгийн данснасаа долларын данс руугаа яг бүүсэндээ тааруулаад ч юм уу нэг жоох илүү доллараар шилжүүлээ явах зүгээр байдаг. Тэгэхгүй болохоор яг төгрөгөөр бодохоор яг нэг зах зээлийн ханшнаасаа жоохон өндрөөр долларыг бодож татаад идэг шүү төгрөгийн данснаас. За дараагийн хэсэг дээр нь эндээс хэдүүлээ зүгээр туршилтаар next дараад юу ч орлохгүйгээр next дараад энэ dotly manual гэдгийг сонгоод create campaign гээд дарчин manual-ыг дарлаа, create-ийг дарлаа. За энэ хэсэг дээр бол юу ч өөрчлөх шаардлагагүй. Энэ ингээд карт холбож байгаа болохоор та ингээд туршилтаар нэг boost хийнэ гэж гарч ирдэг. Эндээсээ шууд хэдүүлээ энэ зүүн дээдлийн X дээр дараад close гэдгээ дараад за тэгээ энэ хамгийн ихний campaign дээрээсээ энийг ингэж чагталж агаад устгах гэдгээ дараад энэ бүүстээ устгах чинь. За ингээд бүүст маань ямар ч асуудалгүй болж байгаа. За энэ дээр нэг эндээс энэ аккаунт overview за эндээс нэг дутуу юм байна гэж энэ дээрээ дарна. Ийм бичиг гарч ирж байгаа юм бол. За эндээс таны одоо бүүст хийх пэйжүүд чи эднэр мөн үү гэдэг асуулт гарч ирж байна. Эндээс confirm-ийн дараад мөн гэдгээ дараад болчихно. Ингээд болцсон.